ирж да. За. Наашаа харуул. Чи энэгээр яах чагаа? Өө, чи наашаа харуул та. Чи энэгээр яах чагаа юм бэ? Би ламаагийн урал юм удгийг авцсан юм аа. Али би үзье да. Би уруулаа Гээ чи бодчих. надад өгжээл тоо. Бүрөө. Гээ чи надад өгжээл тоо. Өө, чи яах чагаа? Би бас бодож үзье. Хэрэгтэй хүүхэд хизээ бодож ийсэн. Гээ гоё. Хоёлаа хамт бодъё зөө. За тэгье. Улаанаг гэдэх ламаа уурлахгүй бах уу? Хөөе. Энийг яг яаж бодох юм? Энд дээр уруулаа бодох юм уу? Үгүй чи өөрийнхөө уруулан дээр. Бодлаа шүү. Бод. Нашаарда. Зогч. Зогч гин үү? За энэ нэрээс надад таалагдахгүй байна. Чи өөрөө нэг үздэй. Гэхдээ бөөрөө. Эрэгтэй хүн ер нь уруулаа боддгоо шүү. Алуу наашаа харуул. Толио. Толио юу? Би хөөрхөн байна уу? Чи хөөрхөн болцоо. За. Өө чи. За энэ болж гин үү? За алуу. За. Бөөрөө. За. Яасан бэ? Чи ямар сони юм бэ? Хүн хөөрхөн болох гэдэг. Чи заавал толин тарж уруулаа боддөг юм уу? Тэгээ штий. Би сая зүгээр бодсон штий. За толиог. Гүй. Энийг эндээ. Энэ хараа. Чи боддоо. Тойл бол ертөнцийг харах тойл юм аа. Чи миний энийг харахгүй байх үү? Бисээ буруу хэлсэн үү? Тэгсээ. Энэ хараа бөөрөө. Гоё газ. Гүй наатаа нааш өгч дөө. Чи яах гэдэг Гүй өгчээл доо. Би бас үзье л да. Чин бас ламаагийнх. Би сормоосоо бас бодъё л да. Болохгүй. Чи миний сормоосыг хартаа. Надад сормоос байна уу? Гүй энийг үсэн донд ороод алга болчиход байгаа маа. Чи миний гоё үсийг харж гин үү? Юу юм? Элинийхээ өгч дөө. Яй! Хүний ус сулгаагаад хий. Байж та. Их яг хаанаасаа зүүдэх юм бол Наадах чи ламаа үсэндээ ингэ зүүд юм аа. Тэгээд миний ус арай жоох богинохон байна. чи бас тэр үсэндээ зүүц юм уу? Зүүц. Хоёулынгийнх нь ингээд хүмүүсийн ус утгаар толгоон дээр аваарсан байд штий. Хоёлаа чи үхэр юм чи арай. Хоёулынгийнх нүүрэн дээгүүр нь аваарах юм те. Хөөе бөөрөө. Чи миний толгойд ирэхийг авдаа энэ бүр өвдгөөд байна. Нэвтрүүлэг эхлэх цаг болоогүй юу бөөрөө? Нэвтрүүлгийг эхэлсэн штий. Тийм үү? Тийм. Тэгээ чи яга өмөлөд байгаа. Нэвтрүүлэг эхлэе. Наадлагаа ийшээ хийчих. Гүй надад өгчээ. Үгүй, нэвтрүүлэг эхэлсэн бол ламаа хараад уурлаа штэ будгийг авсан байна гээд. Энд чи нөгөө нэг чигэн охтуудын байгаа юм шүү. Тий. Энэ юу юм? Мэдгүй. Ламаа л нүрэнд идвэрхэд идэв штэ. Тийм үү? За чи энийг аваа. Би ер нь загнуулах юм шиг байна. Нэвтрүүлэг эхэлсэн бол ламаа одоо харах болов? Харин штэ ламаа харж л таарна. Уурлах болов? Ламаа хичээлээ орж байгаа юм чинь нэвтрүүлэг үзэхгүй хаа. Би ямар ч хэсэн идрийг гэл савж тавьчих. Чи наа уруулын будгаа арчаарай би бас арчлаа. Энэ арилахгүй баха. За хүүхдүүдээ. Бид хоёрыг ч хийжтэй. Намайг ламаагийн уруулын будаг мудгийг аваад будгаар нь тоглосон гэж битээ хэлээрээ заяа. Гуйж шүү хүүхдүүдээ гуйж шүү. Ямар дуудаг вүлээ? Дөөлөм талын цэцгэр хөөхөн болж уу би. Тийштэй тийм дуу байдаг ш том ихчнэр дуу. Би хөөхөн болж уу? Бүрүү. Чи яац юм бэ? Би яаси. Энд хэдэн хуруу вэ? 8. Зүгээр л энэ да. Зүгээр угаац. Чамайг хүүхдүүд гайхаж байгаа да. Сайн байцгаана хүүхдүүдээ. Сайн байцгаана уу? Хоёулаа өнөөдөр хүүхдүүдэд үлгэр үзүүлнэ эцтэй. Үлгэр үзэх юм уу? Эрт үрдийн цагт шин сайхан хувцанд туйлын дуртай хамаг мөнгөө хувцанд өгч шин сайхан хувцсны төлөө хаан цуслынхаа сан хөмөргийг хайр найргүй урьдаг нэгэн хаан байлаа. Тэр хаан өдөр бүр цаг тутам цолж өмсдөг олон хувцтайч сэтгэлд нь үүрэлсэн атгах шунал бодлон хязгааргүй ихийг ямагт үсэж өөрт байхгүй элдв чамин хувцаалж өмсөх талаа бодож тэрхээ гашилгаж суун. Гэтэл нэг өдөр хувцан дуртай хааны эзэн тулсад гадны хоёр луурч ирээд бид тосог торго нэхэж
хувц уралдаг хүмүүс. Бидний нэгсэн торгонд хорвоо тосгүй нэгэн гайхамшигт бий. Тэр торгоор хийсэн хувцас зөвхөн ухаантай мэрэгдэж харагдаж харин ухаан муутай мулгуу хүмүүст харагддаггүй юм гэсэн цууг таржээ. Энэ цууяраа амнаас ам дамжин явсаар хааны чихэн төрчээ. Гэтэл хаан энэ хорвоод хосгүй хувцыг өмсөж үдэхийн зэрэгцээ өөрийн албатуудыг ухаантай эсвэл тэнэг хэсгийг амархан мэдэж болох нэ. Тэгвэл энэ хувцснаас ч нэгийг нэхүүлж авъя гэж шийджээ. Ингээд нөгөө хоёр лойвэрчнийг дуудуулж өөр зөриулж тэр гайхамшигт хувцаа даруйхан урлагийг тушаалаа. Хоёр лойвэрчин хувцас ихэд зориулсан өнөд утас хавах хэрэгтэй гэж худлаа ирж хааны сан хөмөргөөс их мөнгө гаргуулж аваад яг л хувцас урлаж байгаа юм шиг бүхэлдэж тонголдож ясаар бүтэн өдөр болов. Хаан ажлын явцыг шалгуулахаар хамгийн мэрэгэн ухаантай шадар сайд өгнөө хоёр ойдолчин руу явуулав. Шадар сайд өгөн хоёр ойдолчныг хувцаа нэхэж байгаа байдлыг шалгахаар очтол нүдэнд нь юу ч харагдсангүй. Хоёр ойдолчин хоосон газар руу зааж та хараач хувцас нэхэж байгаа торгоны өнгөхээ чанар сайн байгаа биз? Үүнд өвгөн сайд хичнээн нүдээ бүлтэлгэн харавч нүдэнд нь торох зүйл үзэгдсэнгүй. Димийл дотроо би тэнийг юм бэ? Энийг бусдад мэдэгдэж болохгүй. Тэгвэл албан тушаалаа алдна гэж бодоод нүднээ шилээ зүүгээд ингэж өгүүлв. Энэ их сайхан ид байна. Өнгөхийн тунч сайхан зөхөж би хаанд өөрийн биеэр айлтгах болно. Өвгөн сайд буцаж очоод хаанда гайхам сайхан хувцас урлаж байна хэмээн айлтгав. Энийний дараа хаан бас дахиж нэг өөр мэрэгэн түшимлээ явуулж хоёр ойдолчны ажлыг шалгуулсанд тэр түшимлийн нүд ч гэсэн өмнөх сайдын адил хувцас нэхэж байгаа гэх машинаас өөр юу ч олж харж чадсангүй. Хоёр лойвэрчин өөрсдийн нэхэж байгаа хувцсны сайныг магтаж сайхан ид байгаа биз гэж асуусанд тэрхүү түшмэл юу ч олж харахгүй байна гэх юм бол тэнийг гэдгээ зарлаж энэ сайхан албан тушаалаа олдож таарна гэж бодоод хоёр лойвэрчны үгийг дагав. Буцаж очоод хаанда үнэхээр сайхан тансаг ид байна гэж айлтгажээ. Эцэст нь хаан өөрийн биеэр тэрхүү идийг үзэхээр болж өмнө явуулсан хоёр түшимлийн хамт хоёр лойвэрчин дээр хурж очлоо. Хоёр лойвэрчин ч хааныг үзээд хийж байгаа ажлаа улам илүү хийж хамаг ур чадлаа гаргаж байгаа мэт дүрийг үзүүлв. Хоёр түшмэлж урагш гарч хоосон газар руу зан. Тэрхүү гайхамшигт эдийн өнгөний зохицлыг анхааран үзнэ үү хэмээн хаанаа орив. Тэгээд ханаасаа ингэж асуув. Үнэхээр гайхамшигтай байгаа биз? Үүнд хаан гайхаж энэ ямар ч ихтэй хэрэг. Миний нүдэнд юу ч харагдахгүй юм. Би тэнийг мулгуу юм болов уу? Энийг бусдад мэдэгдвэл хаан судлаа алдна гэж бодоод өндөр дуугаар энэ их сайхан ид байна. Миний санаад яв цав нэгтэж байна. Хаан толгой дохиход олон дагагсад нь юу ч харахгүй байсан ч тэнийг болохоос айж Димийл хааны үгийг дагаж үнэхээр гайхалтай сайхан хэмээн шагшин магтцгаав. Удахгүй болох их ёслолоор энэ сайхан хувцас өмсөх болно гэж айлдаад энэ гайхамшигтай хувцсыг хийж өгсөн хоёрыг одон тэмдгээр шагнаж хааны шадар нэхмэлж цолыг олгов. Их ёслолын урд өдөр хааны шинэ хувцас бэлэн болсныг зарлав. Сайд түшмэл бараа болох ёстой бүгдийг нь дагуулсаар хаан өөрийн биеэр залран ирэв. Хоёр лойвэрчин шинэ хувцас барьж байгаа дүр үзүүлж ингэж өгүүлв. Харахтун энэ бол өмд. Энэ бол цамц болно. Харин энэ бол нөмрөг. Энэ бол бусад дотоод хувцас. Бүгд аалзны шүүс мэт хөнгөн тул өмссөн хүнд огт мэдрэгдэхгүй. Хааныг дагалдан яваа олон түшмэлүүд Димийл хааны үгийг дагаж шинэ хувцсыг нь харахгүй байгаа хэдий шагшин магтана. Хоёр лойвэрчин хааны хуучин хувцсыг тайлж шинэ хувцсыг нь өмсгөж байгаа дүр эсгэж хэсэг сүржигнэв. Хаан шинэ хувцас өмсөж дуусаад толны өмнө очиж наас тааш эргэлдэн шинжин харав. Бүгд л хааны шинэ хувцсыг шагшин магтаж гайхан биширснээ дор дороо өгүүлв. Энэ үед хааныг хаан тулсынхаас ард олдны өмнө гарч ёслох цаг болсныг дуулгав.
Хааны гарахаар алхахад шинэ хувцсныхын нөмөргийг барих хүмүүс ч даган ухас хийв. Учир нь тэрхүү гайхамшигт шинэ хувцсыг нь олж харахгүй тэнэг амтан болж харагдахаас тэд айж байсан тул дэмийл гараа өргөж нөмрөг барьж байгаа мэт дүрийг гисгэв. Хааныг төрийн их ёслолдоо ихэмсэг байдлаар залран ирэхтэн хурсан олон бүгдээр ам уралдан хааны шинэ хувцсыг шагшин магтана. Тэнгэр минь, манай хааны хувцас өгөөлсгүй сайхан ажээ. Манай хаан жомор зохихгүй хувцс гэж байх штэ. Тэнэд болохоос бүгд имээх тул хааны шинэ хувцсыг харахгүй байгаа хэдий ч бие биенээсээ өрсөн магтаалын үгийг урсгана. Хааны олон хувцснууд дундаас энэ шиг гайхамшигтай үгийг нь барсан хувцс байгаагүй билээ. Ингиж байтал нэг бяцхан жаал "Манай хаан шалдан байна" гэж хашгирсан цугларсан олон тэр жаалын үгийг сонсоод тэр жаал манай хааныг шалдан байна гэлээ. Манай хааныг нүцгэн байна гэлээ хэмээн өвөр зуураа шивнэлтэн шуугилдав. Хаан энэ үгийг сонсоод үнэн мөнгө хэмээн ойлгож ихэд ичсэн боловч хувцтай хүн шиг л явж байгаа дуусгахаас өөр арга үлдсэнгүй. Тэрээр толгоогоо дээш өргөн улам ихэмсэг дүүрээр цааш үргэлжлүүлэн алхахад түүний нөмөргөө хормойг баригчнарч гараа дээш хий өргөн ухаантны дүрээр даган алхлав. Сайн уу? За, өнөөдрийн маань бүтээлийн болонд Доноо хүүхдийн театрын сурагч Буян цэцэн маань хамт бүтээлийг гээд ирсэн байна. За, эхлээд хоёлаа үзэгч хүүхдүүддээ ямар бүтээл хийх гэж авъя гэдгийг тайлбарлаж өгье тийм үү? Тэгээ. За, өнөөдөр Буян цэцэн бит хоёр энэ юу вэ? Нойлын цас. Буян цэцэн бит хоёр нойлын цаасны гол ашиглаад уралдааны машин хийх гэж байгаа. Тийм ээ? Тийм. За одоо хоёлаа бүтээлийг хийхэд юу хэрэг болохоо хэлье. Нэгдүгээр нойлын цаасны гол хэрэг болно, тийм ээ? Хоёрт нь юу хэрэг болох вэ? Энэ Наа чи юу юм? өнгө цас. Өнгийн цааснууд хэрэг болно. Буян цэцэн бит хоёр уралдааны машинаа цэнхэр өнгөөр хийгээд тэгээд буян цэцэн маань энэ цэнхэр өнгийг сонгосон байгаа. Үзэгч хүүхдүүд маань болохоор өөрсдийнхөө дуртай өнгийг сонгоод хийчих юм байна. За тэгээд цаасны цавуу, цаасны хайч. За тэгээд мэдээж машин юм чи юу хийх вэ? Энийгүүд дугуй хийн. Дугуй хийн. Өөр машинд юу хэрэгтэй гэдэг лээ? Цагаан. Цагаан нар юу хийн? Ингээд тавинд Дугуйныхаа юу? тий. За, дугуйныхаа бүрэн хийх юм. За, тэгээ хамгийн түрүүнд машины чинь нөгөө нэг жолоодохын тулд юу хэрэгтэй лээ? Юу лээ? Ингээд эргүүлдэг. Тэгээ би мартцсан. Мартцаа. Оо, машины юу гэдэг лээ? Ингээд жолооддог юм ин. Өрүүл. Тий? Өрүүлийг хийх нь штэ бас. Ингээд бүтэн ороогоод цэнхэр өнгөө наахна штэ ингээд. За, энэ чи дээрийн нойлын цасны гол нь жоох уртаж гин те. Тэгэхээр хоёлаа ингээ яг хэмжээ аваад яач. Зураас татчихад энийг хаажлана. За чи харин машинуудынхаа дугуй хийж явах уу? Би яаж дугуй ажиллах. Дугуй чинь ямар хэлбэртэй идэв? Бөөрөнхий хэлбэртэй. Энэ шиг адилхан. Тэгэхээр яах нь бөөрөнхий дугуйнууд хийх юм шүү дээ. Чи бөөрөнхий дүрс зурж чадах уу? Чадахгүй мүү? Тэгвэл ингэчээч. Тэгвэл чи бөөрөнхий дүрс тавьжгаад тэрийгэ тойруулж зураад тэгээ бөөрөн хийчих. Тэгвэл болж гинөө. Эсвэл энэтэй яаж зурх юм? Энэтэй яаж зурх юм? Тэгэхээр чи том дугуй дүрс, жижиг дугуй дүрс зурх нь шүү дээ, тий? За, ингэж хар цасаа тавьжгаад энэ дугуй дүрс байгааз энийг тавиад ингээд дөрөв ширхэг бөөрөнхий зурх нь. Ойлгосноо? Дугуй. Дараа нь энэ жижиг бөөрөнхийг тавьжгаад дөрөв ширхэг цагааны зурх нь. Нөгөө дугуйн дотор чи цагаан дүрс хэрэгтэй байгаа шүү дээ. Тийм ээ. За ингэж зурчих. За мен харандаага авчих. За багш нь харин энийг сайхан нааж. За ёо. Том хийхгүй. Томыг хийхгүй, жижигэр хийх юм уу дугуйгаа? Машинда бас хит томцсон дугуй хийжээж болохгүй тий? Буян цэцэн өмнө юм уралдааны машин хийжсэн үү? Хийж байгаагүй. Нэг ч удаа хийдэггүй шүү. Нэг ч удаа хийж байгаагүй юм уу? Яагаад? Мэдэх. Чи гэртээ юм бүтээл хийдэг үү?
Хийдгүй. Хийдгүй юм уу? Тийм. Чи нь юу ийх үү гэртээ? Сургууль дээрээ. Сургууль дээр даалгүй шин. Сургууль дээрээ даалгавраа хийчт юм уу? Цаасаа сайхан цавуудаад нойлын цаасныхаа голыг бүтэн бүрнэ. За буян цэцэн маань болохоор дуугаа зурж ин тэ. За багш нь болохоор энийг ингээд сайхан тааруулаад за ингээд бүрчгэнэ. За ингээд цэнхэр өнгөөр бүрчлээ. За цаасныхаа жоохон илүү гарсныг хайчилж. За дуугаа зурцсан уу? За одоо хайчлах уу? Тэгээ. Чи өөрөө хайчилж чадах уу? Чадахгүй. Би хайшлаад шин. Яагаад? Мэд. Гараа зүсчгүй дээ, тэгчгүй дээ гэж бодоод яах вэ? Чи машинаа юугаар чимгэлмээр вэ? Баламстай юу? Би машин одоо нөгөө уралдааны машинууд чи ингээл номертой тэгэл ингээл нөгөө нэг ийм чимэглэлтэй ийм дүрс мүрс ингээл амтны дүрс мүрс янз бүрийн дүрс мүрс наацсан мэддэг штэ чимэглээ 103 гэж бичих юм уу? Яагаад 103 гэж? Одоо бүгдээрээ энэ дээрээ дөрвөлжин зураад цоолж авна. Энэ маань юу вэ гэхээр нөгөө уралдааны машин дотор ч яах вүлээ? Нөгөө Хүн суун штэ тий. Хэдэн хүн суудын уралдааны машин дотор? Хоёр хүн суудаг. Тэгээ юм нарийнхаа юм юунд суудаг штэ тий. За тэр хэсгийг хоёулаа хийх нэ. За тэхийн тул бүгдээрээ энэ дээрээ ингээд дөрвөлжин цоолж авна. За энийг бүгдээрээ ингээд зурчаад цоолж авахтай маш болгоомжтой цоолж авах хэрэгтэй тий. За ингээд зурчээ. яаж чадчих вэ? Харин яаж хайжлах вэ энийг одоо? Чи юу гэж бодож байна? За бүгдээрээ ийм жижигхэн цаасны утга ашигланаа. За гэхдээ цаасны утгатай яах ёстой вэ? Цаасны утга хэрэглэх гэж байгаа бол яах ёстой вэ? Болгоомж Тэ ашлах ёстой. Яг зөв. Чи дугуйгаа зурцсан те? Тий. Чи дугуйгаа хайчлахгүй юм уу? Хайчлах чадахгүй. Хайчилж чадахгүй юм уу? Тий. Чи тэгвэл гоё машина чимэглэх юм хийж байгаа чи. Цаасны утгатай хүүхдүүдтэй болгоомжтой харьцахгүй бол ээж аваад ахуулаа. Ээж энийг хайжлаад өгөөч. тэгэж хэлээд яах юм? Тэгээд энийг цоолуулах нь ш тийм ээ. Тий. Тэгэхгүй л энэ өстэй жоохон аюултай юм байна те. Тий. Цоолоод авчлаа. Одоо эн чинь нөгөө уралдааны машины жолоочин суудаг хэсэг шүү дээ те. Тий. За одоо харин яах вэ? Дугуйгаа хайчлана. Чи ер нь ямар хүүхэлтэй үзэж байна да? Нэг баага хулган үзэж байгаа шүү. Баавгаа? Хулган. Баавгаа хулгана. За, юун тухай гарах вэ? Би зүгээр л үздэг ш. За, хоёлаа энэ дээр ингэж тавьж байгаа тэгэхэд хайчилж. Энийг зурх юм уу? Буян цэцэн чи даан тоглодог гэлөө. Үгүй шатар. Шатар тоглолт юм уу? Шатар даа. За, шатар тоглох гоё юу? Юу гоё дээ. За, юу нь гоё юу? Юу гоё мэдэхгүй. За, ингээ 3 дугуй хайчилаа. Хэдэн дугуй байх ёстой? Дүү. Чи мэдгүй. Та үзчихсэн үү? Үзэж үзээгүй юм уу? Юуг? Дүүн дугуйтай гэж хаагүй юм уу та? Гэхдээ яах вэ? Би бас арай нэг шин содын юм хийл гэж бодохгүй юу? 3 дугуйтай машин хийчихэл гэж бодохгүй юу? Тэсэн чи болдгоо хэрэггүй. Тэгээд та уралдааны машин үзэж үзээгүй юм уу? Би харин тэр Маквин гэдэг тэрний кино шүү дээ. Тий. Тэрийг л үзчихсэн шүү дээ. За ингээд 4 ширхэг хар дугуйгаа хийчлээ. Хар дүрсэн дээрээ жижигхэн цагаан дүрснүүдээ Би хий. За тэгье. Энийг чи хийж чадгаар байгааз? За одоо харин би машины өрүүлгийг хий заяа. Өвлээд. Машин жолоод өрүүлэхгүй юу та? Чи мэдэхгүй байгаад байна уу? Мэдээ ш. Мэдээ ш. Чи том болоод машин унд сурах уу? Сууш штэ. Аав ээж нь надад зааж өгөх. Аав ээж нь зааж өгөх юм уу? Тэр чи одоо аав ээж нь зааж өгд юм уу? Жолооны багш нь зааж өгд юм уу? Чи юу гэж бодож байна? Жолооны багш. Жолооны багшаар заалгана штэ. Тэгээд
Тэгээд тэр чин би машин аюулгүй зүг жолоодож чадах уугүй юу гэж шалгалт өгнө. Тэгээд шалгалт өгөө тэнцэх юм бол жолоочулдаг байхгүй юу? За чи юуг нь хийж байгаа лээ? Нүди. Оо за янзээ. Гэлдээд шүү дээ. За нүдийг хийцэн үү? Одоо хоёлаа яах вүлээ? Өрүүлээ наа. Дууны хийгээд болоо. Оо, дугуйнуудаа бас нааш тий. Яг өрүүл. За одоо дугуйнуудаа наа. Цав. За цав дараа. Би Чи хийх юм уу? За тэг чинь наач. Би чамд харин ингээ гой бариад үе заяа. Барьчих. Оо янзи. Бараг ингэ наачмаар юм шүү дээ. За одоо 5 гушуу зуръя. 5 гушуугаа ямар өнгөөр зурах юм? За ийм хар 5 гушуутай, эндээ гэрэлтэй. За суудал дээрээ 5 гушуутай. За ийм шин боллоо. Өнөөдрийн маань бүтээлийн болон Дорно хүүхдийн театрын сурагч Буян цэцэн маань надтай хамт хөөрхөн ийм уралдааны машин хийлээ. За багшны хэлбэл. За үзэгч хүүхдүүдэд хандаж хэлэх гэж байгаа байхгүй юу? За үзэгч хүүхдүүд маань гэртээ хэрэглэж байгаа нойлын цаасныхаа энэ голыг битгий хаяарэ. Энийгээ цуглуулад бүгдээрээ гой бүтээл хийшүү заяа. За буянтаас нойлын цаасныхаа голыг хаяхгүй цуглуулж байгаа гой гэртээ бүтээл хийж тавиарэ заяа. тэгэл нойлын цаас дуусгая битээ хаяа. Яг зөв. За одоо харин хоёлаа өнөөдрийнхөө дугаарыг дуусгая те. Өндөрлүүлье. Юу хийлээ тэгэхээр? Хүүхдүүдээ Наташа багшаа хам хийсэн танада баярлаа. Дараагийн дугаар уулзцгаая. Баяртай. Найзуудаа. Оо, баяртай найзуудаа хүүхдүүдээ.